За яцхан guys, ээлж нэгэн бичлэгт тавтай морил. Тэгэхээр тайм нэгэн байдлаар бизнес эрхэлдэг, эсвэл онлайнаар ажилладаг, эсвэл хуваараа юм хийдэг ч юм ямар ч нэг юм зүгээр суудаггүй хүн бах. Тэгээд танд тулгарч байгаа нэг асуудал ингээд урт хямаагийн хийг арай гэж хийгээ ядж итл энийг AI-гийн гараад ирсэн. Тэгээд энэ AI-ыг одоо яах ёстой юм те? AI-ыг сурахгүй бол одоо хүмүүс гоцорно те? Ингээд одоо хүмүүсийг орлоно инглээ тэглээгээл энэ тэмдэггүй юм яваад идэг. Тэгээд одоо яаж энийг сурхаа мэдэхгүй. Та яг уртлаа ингээл хийгээл одоо алийг сурхаа мэдэхгүй, юуг нь чиглэхээ мэдэхгүй асар их юм түүл гараад ирсэн. Тэгээд ингээ оронгоо заавал мөнгө төлж иж үзмүү гэдэг чинь ингээл баах юм болоод нэг жоо гатцсан байж магадгүй. Хэрвээ тийм бол өнөөдрийн бичлэгээр би тань тэрний чинь асуудлыг ингэсэндээ шийдэж өгөх гэж байна. Яг юуг бизнес дээр хэрэглэх юм бол та хамгийн өндөр бөгөөжтэй мөн дээрэс нь яг юуг хэрэглэх юм бол та энэ нэг юм AI-ийн энэ шуурганы ертөнцид ер нь бол хамгийн одоо тайван тогтвортой давж гарах юм бэ гэдэг тухай ярилцсан. Тэгээд би сүүлийн 5 жил энэ сошиал медиа маркетинг, дижитал маркетингтэй энэ компаниуд болон хуу хүмүүсийг яаж онлайнаар илүү бизнесээ тогтвортой, орлоготой, тэ амжилттай удирдах талаар ингээ зөвлөгөө, чиглэл үйлчлэгээ өгж явж байна. Тэгээд сүүлийн жил гэх юм бол яг энэ Европт ирээд хамгийн сүүлийн үеийн энэ одоо AI тэ одоо стратеги гэж юу вэ? Бүгдийг нэг айл болох судлаад, ховхсороо тэрийг Монголд туршиж үзээд клиентуудад өгөх одоо тийм зорилготой юм ажиллаж байна. Тэгээд тэрнийхээ хүрээнд би ойлгосон нэг зүйлийнхаа ялан өндөр бичлэг хийж гэж бодсон юм. Тэгээд ерөнхийдөө энэ бичлэгийг дуусны дараа танд би ямарч чадах зүйл нь юу гэхээр ямар ч гэсэн AI-аас гэж яхаа болно. AI-аас тэгэхээр яаж ажилуулахыг нь сурна гэдэгт би итгэлтэй байна. Ягаад тэр хүн яагаад AI-аас айгаад байдаг вэ гэхээр хүн өөрөө мэдэхгүй зүйлээс айдаг. Хүн яг тэрийг юунд ашиглахаа мэдэхгүй болохоор айдаг. Хүн эсвэл яг тэрний тухайн зүйлийнхаа мөн чанарыг мэдэхгүй болохоор айдаг. Тэгэхээр өндөр бичлэгээс та яг мөн чанарыг нь ойлгоод яг юунд ашиглахаа мэдчихвэн. Тийм учраас дахиж айхгүй байх гэдэгт би 100% итгэлтэй байна. Одоо олон юм ярилгүй үнсэн бичлэг рүү хамтдаа орцгоё. За тэгэхээр миний хэлмээр байгаа ихний point нь юу гэхээр хэдүүлээ бизнес гэдэг зүйлээ дахиад гүнзгий төвшөнд ойлгох юм бол яагаад бизнес өөрөө оршдог юм бэ гэх юм бол хүн байгаа учраас бизнес оршдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо бидний бүх бизнесүүд та бодоод үзэх юм бол би өчтөрхөн нэг өглөө уржигдэр жим дээр ингэ байжсан байхгүй. Би ингээд чест хийжсэн. Чест хийж байгаа би гинт боддог байхгүй. Хэрвээ би хороо дээрх ганцхан хүн бол би хороо дээр ганцаар үлдчихвэл миний булчин том байх, жижиг байх яг үндэ хин тамаатай юм бол гэж би бодсон байхгүй. Амар дип бодролж. Яг үндэ за ингээд би ингээд тэ ингээд зүгээр амьд үлдэхэд хангалттай хүчтэй байхад болно. Гэхдээ энэ нэг юм одоо цээж нь гоё харагдах хэрэгтэй ч юм уу эсвэл biceps нь гоё байх хэрэгтэй. Энэ заавал юм байх хэрэгтэй гэдэг ч юм уу нэг юм хүн төрөлхтний явцад нэг юм гоё хүн хүндээ таалагдах гэдэг юм эсвэл хүн хүндээ нэг юм зориулаад хийсэн нэг юмнууд байгаа дээ шүү дээ. Эсвэл одоо энэ нүрийн beauty ч юм уу миний үсний засал хувцс бүх юм ерөөсөө хин нэгэндээ таалагдах гэдэг. Хүн оршиж байгаа учраас нөгөө зүйл нь байгаад байгаа. Тэгээ бодох юм бол ерөөсөө бидний энэ бизнес гэдэг зүйл өөрөө хүнд зориулагдаж хийгдсэн байна. Хүн байхгүй л бүх зүйл өөрөө утгагүй болчих гээд байна. Одоо саяны энэ миний би физиологийн ярьсан юм ч гэсэн сүүлийн үед л сүүлийн 30-аас 40 жил өнөө 50 жилийн хугацаанд тийм том амар том би гэдэг нь өөрөө одоо юм гоё тийм гэдэг болчиход байгаа болохоос 1900-аад онд бол хамгийн бүдүүн залуучууд сексид ордог байсан гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тухайн үед хоол хомс байсан. Тэ хоол хомс эдийн засаг хэцүү байсан учраас бүдүүн залуучууд гэдэг нь нэгдсэндээ баян цадгалан эхнэр хүүхдэд тэжээж чадах гэдгийнх нь илтгэл одоо илэрэл байсан учраас турхаа залуу гэхээс илүү бүдүүн залуучуудад хүмүүс илүү татагддаг байсан. Бүдүүн байхын тухайн үеийн одоо царайлаг гоё attractive cool залуучууд нь байсан гэж байгаа байхгүй. Тэр маань явсаар байгаа турхаа болоод ингэсээр гад өөрчлөгдсөн тэ. Тэрээс хүн юм байна. Хүнд ямар одоо хүмүүсийн нэг юм хүсэх таашаах юмд ингээд цаг хугацаагаа дагаж хувьсаж өөрчлөгдчихдээ юм байна гэдэг нь ингээд ойлгомжтой болчихж байгаа. За тэгэхээр нэгсэндээ бүх бизнесүүд ерөөсөө хоёр зүйлүүд дээр тулгуурлаж босч байгаа шүү дээ. Нэг бол хин нэгнийг илүү аз жаргалтай амьдралыг нь сайжруулж байгаа. Эсвэл хин нэгний асуудлыг нь шийдэж байгаа. Энэ хоёр л ерөөсөө юулэгдэж ороод хуваагдаж байгаа. Та ус застдаг бол хүнийг илүү аз жаргалтай болгож байгаа. Шүдний имлэг ажилуулдаг бол магадгүй хүний асуудлыг шийдэж байгаа. Гэх мэтчлэн ингэ явчихдаг гэсэн. За тэгэхээр тэр юу гэсэн юм бэ гэхлээр нэг юм гарч ирж байгаа. Тэгвэл бизнес гэдэг чинь ерөөсөө хүн юм байна. Хүн юм байна. Тэ одоо би цаашаа клиентуудтайгаа үйлчлэгчтэй харьцсан чинь хүний харилцаа юм байна. Багийнхныгаа удирсан ч хүний харилцаа юм байна. Ерөөсөө бүх юм хүний харилцаа юм. Тэгэхээр нэг юм гарч ирж байгаа. Тэгвэл хүнийг ойлгох гэдэг чинь өөрөө энэ бизнесийн суурь юм шүү гэдэг. Хүн яаж зан характертай байдیں۔ Хүний сэтгэл хөдлөл яаж ажилдیں۔ Гэх мэт чинь хүнийг ойлгох гэдэг зүйл чинь өөрөө бизнесийн суурь ойлголт юм шүү гэж гарч ирж байгаа байхгүй. Хүн яг яахаар шийдвэр гаргадгийг, хүн яг яахаар ууралдгийг, яахаар аз жаргалтай болдгийг, хүн яг ер нь яг шийдвэр гаргах талаар ямар тэнэг байдгийг гэх мэт чинь тэ. Хүн харилцааны хувьд. Нэгсэндээ хүнийг та татаж сурна, хүнийг ойлгож сурна гэдэг чинь бизнесийн чинь next level одоо ингээ юм болчихж байгаа байхгүй.
Тэгээд яагаад би нэг яриад байгаа гэхээр Sam Altman гэдэг хүнийг та мэдэж магадгүй. Sam Altman хэн бэ гэхээр OpenAI буюу одоо хэдүүлийнхэн ашигладаг ChatGPT-ийн захирал одоо хамгийн том хамаг бүдүүн дарга манай босс маань байгаа. Тэгээд ахаас нэг юм хүн асуусан нэг ярилцлаганд орж явахдаа одоо ингээд AI-ийн үед ер нь ингээд дараагийн бизнесийг ингээд ер нь ямар бизнес одоо яаж энэ ChatGPT-д өрсөлдөх үү гэлөө эсвэл яаж энэ AI-ийн үед ингээд амьд үлдэх үү тиймэрхүү асуулт асуусан байхгүй. Тэгсэн чинь хариулсан юм нь хэрвээ энэ код бичдэг нөхдүүдтэй өрсөлдөх юм бол энэ AI-ийн хүчээр өрсөлдөх юм бол бид нар барахгүй. Бид нар хэдэж барахгүй. Харин эсэргээрээ бид нар AI-ийн хийж чаддаггүй зүйлийг хийх хэрэгтэй гэж байгаа юм. Буюу тэрний юу гэхээр хүний харилцаа. Хүний харилцаа буюу human connection гэдэг зүйл. Хүн хүнийг нэг мэдэрдэг те. Одоо анзаарж байгаа бол сүүлийн үеийн явж байгаа тэрэн та мэдэрж байгаа ч магадгүй би одоо миний ийм эдит багтай бичлэг гэдэг чинь шалтгаан тэр ихгүй. Ягаад тэгэхээр хүн өөр AI ялангуяа гарсан суурч. Хүн энэ аим hyper edited гэж ярьдэн штэ. Хит амар эдитлсэн бүр юм хүний бүр юм төгс суулгаа айтсан бүр тийм юмнаас залхаж эхэлж байгаа. Ягаад хүмүүс одоо энэ инфлюенсерийн 90 үед дуусаад байна гэд энэ тэндгүй яриад байгаа. Ягаад инфлюенсерийн 90 үед дуусаад байгаа гэдэг шалтгаан юу гэхээр инфлюенсер чи хит төгс үүдэг байхгүй. Ягаад Монгол ч гэсэн гадаад ч гэсэн инфлюенсерүүдэд мөнгө төлж байгаа байдал эрс багасаад байгаа вэ? Хүмүүс инфлюенсерт итгэхээс илүүтэйгээр хажуудлын зүгээр найз эсвэл зүгээр юм жижиг дагагчтай хүмүүс эсвэл зүгээр юм одоо те нүүрэн дээрх батхаа гаргаал зүг ярьж байгаа хүнд итгээд байгаа гэхээр хүн бол бид нар төгс биш байхгүй. Бид нар өөрсдөө төгс биш гэдгийг мэддэг. Гэтэл хин нэгэн төгс юмыг бид нар харахаар нэг юм тэр хоёрын хооронд нэг юм байраар буй нэг үүсчихэж байгаа байхгүй. За яана те энд ингээд нэг л биш байна. Энэ нэг л биш шүү. Энийг үүсчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр чин эцсийн нүндээ худалдаа авалт үүсгэх нэг юм нэг л биш байна гэдэг юм үүсгэж байгаа. Яг тэр мөр хит төгс учраас. Одоо бид нар яадаг штэ нэг юм айгүй юм тансаг ресторанд ороод хооллохоор ч юм уу нэг юм сонирн байдаг ч ягаад ч нэг би нэг буруу газар байгаад байгаа юм шиг те. Ингээл амар гоё тавгалттай, гоё орчинтай юм шиг хэрнээл ингээ нэг л юм би ингээ буруу яачих юм бол халбас эрийг яаж барьд юм бол ингэдэм бол гэд айгүй эвгүй байдэн штэ. Тэгэхээр эсрэгээрээ зүгээр нэг гоё гэрийнхээ ойролцоо нэг юм энгийн нэг ах эгч нарын ажилуулдаг хоолны газар ороосоо нэг гоё тухтай байдэн штэ. Ингээл нэг гоё налаад суучаал хоолоо идэл те. Ах тийм үү та яаж ийсэн ингээл те гоё бүү халаал хоолн ч гэж айгүй гоё. Тэрсээ тэр гэсэн үг. Тэгэхээр таны бизнес ч гэсэн тийм байх хэрэгтэй гэсэн үг. Нэгсэндөө ийм төгс зүйлүүд гээд төгс хүнд ийм төгс мэдрэгддэг зүйлүүд өөрөө байхгүй. Ялангуяа AI ч өөрөө төгс ихгүй. Бүх зүйл код. Ерөөсөө ингээ код. Тэгээ бид нар ийм кодлцсон ялангуяа энэ нэг юм бүх юм ингээ нэг төгсрүүлээд ингэсэн юмнууд ч өөрөө энэ надаас нэг өөр гэсэн юм өгöd байгаа байхгүй. Өгöd ингээ нэг өгдөг болчиход байгаа байхгүй. Тийм болохоор энэ хүмүүсийн одоо шин би өөрөөсөө ажиллаад байгаа юм амар одоо 2 3 жилийн өмнө hyper edited буюу ийм өндөр чанартай бичлэг үздэг байсан одоо BMI гэдэг хүмүүс тэрнээс залхаад болоод илүү хайж байгаа юм нь зүгээр л энгийн зүйл хүсдэг болсон байна. Одоо та ч гэсэн тэгж байгаа бол миний одоогийн яг энэ хүртэл 8 минут зүгээр нэг баачка 8 минут яхахыг сонсож байгаа гэдэг чинь бид нар тийм болсон байхгүй. Бид нар ийм хүнээс төгс байдлыг хүсээгүй. Бид нар зүгээр л хүн хүнээрээ байхыг хүсэж байгаа. Одоо ингээд хүн төгс бишээрээ байхыг хүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар бизнесийн хүрээнд яаж тэгвэл эднэрийг одоо энэ зүйлүүдийг давуу талаа болгож ашиглах юм бэ гэж. Хүн болгон AI ярьж байгаа бол тэрний эсрэг нь хий гэж үг гэдэг. Тэ? Хүн болгоны амир ингэн бохгүй. Яаж бусдаас ялгарх юм бэ гэх юмсаа тэ? Яаж бусдаас би ялгарх юм бэ? Тэ? Яаж бусдаас ялгарх юм? Сошиал медиа дээр би яаж бусдаас stand out хийх юм бэ гэвэл хүн болгоны хийж байгаагийн эсрэг нь ихэд л тавраас ялгарна шүү дээ. Нэгсэнд. Хүн болгон AI-аар амир hyper edited юм гэдэг бол эсрэг нь хичгэлтэй. Тэгэл ялгарч байгаа байхгүй. Just that's all. Тэгэхээр бизнес дээр л бодох юм бол за яаж зүйл хэдүүлээ? Энийг бизнес дээр ингэ ашиглах юм бэ гэж. За мэдээж хэрэг би үг зөвлөх үү гэхээр суур зүйлүүдэд AI ажиглах хэрэгтэй. Мэдээж хэрэг хэрэглэгчтэй хариулах чатбот бах юмнуудаа хариулах хэрэгтэй. Суур бүх зүйлүүдэд AI ажиглах хэрэгтэй. Гэхдээ яг үндсэн бизнес юм чинь хүний харилцаан дээр тулгуурлах хэрэгтэй. За хэрвээ та ер нь бол ямар нэгэн байдлаар бизнестэй одоо энэ онлайн дээр ажиллаж байгаа энэ чиглэлийн хүн тэг яаж энэ бизнесийг ер нь дижиталжуулах уу? Яаж энэ нэг бүх энэ процессуудаа ингээд нэг аль төлөвүүдийг ашиглаад автоматжуулаад яг үндсэн төвлөрөх юмнууд аль нь бэ гэдгийг мэдэхгүй байгаад байгаа бол та миний доор байгаа линкээр ороод цаг захиалаад үзээрэй. Тэгээ таны бизнес эсвэл таны хийж байгаа ажил эсвэл хуваарь хийдэг юмд чинь би болон манай баг яг энэ дээр боддоо тусалж магадгүй. Тэгэхээр та цагаа аль боломжтой цагаа товлоод хэдүүл стратегийн кол тавлаад ерөөхдөө бас 10-15 минутын зөвлөгөө аваад яг боломжит юм товлох боломжтой. Гэхдээ та цаг товлж байгаа тохиолдолд 3 зүйлийг анхаараарай. Ягаад тэгэхээр үнэхээр энэ зүйлүүд рүү хөрөнгө оруулахад бэлэн. Тэгээд яг тодорхой хэмжээний танд зардаг
хийж байгаа бизнес чинь тодорхой ойлгомжтой. Тэгээ та мөн цаг хугацаагаар ч гэсэн хөрөнгө оруулах боломжтой бол зөвхөн цаг зохиолоорой гэдгийг би сануулж бас хүсмээр байна. Тэгэхгүй бол бас хийнийхээ цагийг өрөөд явах гэж бодож байна. За тэгээ цаашаа үргэлжлүүлэх юм бол яагаад энэ running club эсвэл энэ тентхийн community эсвэл ийм хүн бейс нэг мэдрэмж төвтэй зүйлүүд их яваад байгаа юм бэ гэж. Угаасаа л юм. Яагаад тэгэхээр одоо биш энэ паснич жоохгүй. Яагаад жишээ нь би бодсон байхгүй. Яагаад би ChatGPT-д баг бүх мэдээлэл байсаар байтал би өөрөө коуч гэдэг хүн хайгаад аваад. Яагаад фитнесийн коуч гэдэг хүмүүсийг хүн авдیں۔ Яагаад хүн англи хэлийг ChatGPT-г сурч болохоор заавал английн сургуультанд очиж сурдیں гэхээр яг нэг ялгаа байхгүй. Хүнд хүн хэрэгтэй л байхгүй та. Хамгийн гол. Хүн англи хэлээ ингээд одоо ингээд компьютероор үзсээр сурч болно. Гэхдээ биш байгаа даахгүй. Нэг л биш байгаа даахгүй. Ягаад тэгэхээр эцсийн үндэ хүн дахиад хүн хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм болохоор заавал юунд очдог те багштай уулздаг. Заавал одоо тэр фитнесийн коуч дээр очдог. Ийм болохоор энэ коучинг бизнес, юуны бизнес гэдэг зүйл оршин тогтнонд тийм аа. Тэгэхээр та бизнесээ яг л юм болгох хэрэгтэй. Ерөөдөө хуваарь контент хийдэг мөн бизнес чинь гээд бас контент хийдэг бол яаж би одоо энэ бүх давтагддаг ажлуудыг автоматжуулаад гэхдээ яг хүмүүстэй харилцаагаа аль болохгүй юм энгийн байх вэ гэдэг л. Тэгэхээр контентоо та ингэж хийх гэсэн үг байхгүй. Энэ контентоо энгийн хийх хэрэгтэй. Хүн болгон одоо энэ амар эдиттэй нэг юм сонгуульд өсөлдөж байгаа юм шиг худлаа нэг юм те нялга эдитлээ хийсэн тийм бичлэг биш. Айгуугаа энгийн зүгээр л байгаагаараа гаргах хэрэгтэй. Эсвэргээрээ тэр маань одоо та намайг энэ хүртэл үзэж байгаа бол яагаад гэдэг нь одоо шинэ миний яриад байгаа юм батлагдаад байгаа байхгүй. Ягаад та намайг 10 минут үзээд байгаа. Одоо энэ чинь хүний attention span буюу анхаарал татах чадвар чинь хэдэн секунд хүрэхгүй энэ үед миний нэг хүний 10 минут ярихыг та сонсцсон биз дээ. Ягаад тэгэхээр бидний таны ч гэсэн хайгаад байгаа юм тийм байгаад байгаа. Медицэм хайгаад байгаа юм байгаа. Тэгэхээр хүн болгоны хайгаад байгаа юм бод. Яа тэр чинь бидэрэл хүмүүс баг. Тэгэхээр бидний бичлэг, бидний контент, одоо бидний бүх зүйл ерөөсөө хүн хоорондын харилцаан дээр л болгох хэрэгтэй. Хүн хоорондын харилцаа, хүнийг илүү ойлгох, тэ? Хүнийг илүү ойлгох, хүнд илүү гоё мэдрэмж төрүүлэх одоо холбогдох. Одоо энийг би яаж логикоор илүү тайлбарлахыг мэдэхгүй юм зөв. Гэхдээ одоо ярьж хахад танд баг дотор ч нэг мэдрэмж төрж явах ёстой. Ер нь бол яг би тэрийг яриад байгаа гэсэн. Тэгэхээр тэрэн дээрээ бизнесээ төвлөрүүлэх юм бол илүү одоо явах боломжтой болчих жоох байхгүй. Жижиг community үүсгэх ч юм уу те. Яг эсвэл одоо яг модерн ажил яаж явагддаг вэ гэдэг ч юм уу. Угаасаа л тэд нар аягүй чухал болчихдог байхгүй нэгсэнд. Тэгээ тэднийг хийгээд эхлэх юм бол угаасаа бизнесүүд ингээл яшаа одоо гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр төгс байдал дээр нэг юм гоё айдах гэхээс илүүтэйгээр зүгээр л байгаагаараа байх дээр төвлөрөө. Би хин хэлсний марч. Гэхдээ ирээдүй бол юм intellectual 90 үе одоо дээр үед бол юм ухаантай хүмүүс гэдэг чинь айгүй ховор байлаа шүү дээ. Intellectual хүмүүс гэдэг. Тэгээд тэр айгүй би хийсэн байсан марч. Гэхдээ ирээдүйд intellectual хүмүүс биш илүү empathy буюу emotional юу өндөртэй хүмүүс илүү ховор тооцогдож ирнэ. Ягаад тэгэхээр угаасаа intellectual гэдэг энэ AI хийчихэж байгаа учраас энэ их сонирн биш болчихно. Яг одоо тийм байгаа шүү дээ. Магадгүй нэг хэдэн жилийн өмнө те амар их мэдлэгтэй бага улсын нийслэлийг мэддэг эсвэл бүх юм философийн томьёог мэддэг хүмүүсийг би л вау гэж боддог. Одоо нэг тийж бодох болчиход байгаа байхгүй. Ягаад тэгэхээр гоёл тэгэл одоо ингээл те нэг сонирн биш болчиход байгаа байхгүй. Эсвэргээрээ яг энэ өөрийнхөө тэр юмыг мэдрүүлж чаддаг нэг юм мэдрэмж өндөртэй хүмүүст айгуу гоё татдаг байхгүй би л хувьдаа. Яг тэгэхээр ерөөхдөө бол тийм байна. Тэгээд энэ бичлэг яг өөрөө ярих юм бол нэг юм дахиад нэг 20-30 минут ярих бах. Айгуу урт ярих байх гэж бодож байна. Тэгээ би энэ дашинд асуучхад хэрвээ та бүр ийм ямар нэгэн сэдвүүдийг би бүр урт бичлэг болгоод 20-30 минутын дахиад илүү гүнзгий тайлбарласан ингээд бичлэг та үзье гэж яах юм бол үзье гэдэг. Эсвэл урт бичлэг үзье гэдэг ч юм уу. Тэгье гэдэг ч юм уу. Доор коммент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Яг тэгэхээр мэдээж зарим хүмүүс богинохон бичлэг үзхийг бас илүү үздэг. Урт бичлэг үзэх юм бол хүмүүс үздэг юм бол би яг хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр бас үзэгч нараас санал авъя гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бичлэг таалагдсан бол лайка дараад, subscribe дараад дараагийн бичлэг хүлээж аваарай. Тэгээд мэдээж хэрэг таймер нэгэн байдлаар бизнестэй эсвэл хуваарь юм хийдэг. Тэгээ нэг яаж дижиталжуулахаа мэдэхгүй байгаа, ямар стратеги ажиллахаа мэдэхгүй байгаа тий. Энэ талын зүйлүүдийг мэдэхгүй байгаа бол доор цагаа товлоод уулзаад асуугаад үзээрэй. Тэгээ бас би яг яаж тусалж чадхаар байна боддоор тэр сайхан ярилцаад явж болно гэсэн үг. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа.